Сайн байцгаана уу? Mongolia Electronics клубын тамирчин марафон голтын олон улсын хэмжээний мастер орчны нацаг дэрж байна. Бага насаа бол хөдөө аав ээж дээр ер нь хоньмал хариулж ер нь хөнгөн шингэл хөөхтэйсэн. Тэгээ шатар даамаараа аймаг аврагт яваад ер нь амжилт үзүүлэв. Тэгээд эх жил нэг гүйлтэй спортоор гүйж үзээгээд тэгээд анх 1500 м гүйгээд 7 дугаар байранд ороод за энэ ч бас болохгүй байна да гэжсэн чинь нэг маргааш өдөр нь 5000 м-ийн гүйлтгээд аймгийн өстой нэг шорон замаар нэг 200 м-ийн тойргол тойрж гүйгээд төрүүлээд тэгээд тухайд төрүүлчихэд дараа жил нь бас аймаг аврагтаа авраглал тэгээд энэ гүйлтэй спортоор хичээлж эхлэгээд манай ах л хамгийн дэмжиж тухайд бас нэг 10 жилээ чиг төгсөж байсан мэрэгжил сонголт тэгэл гүйлтээр манай аав ээж хоёр л бас жоохон гүйлэх дургуул байсан. Манай ах л яг ерөөдөө дэмжээл энэ гүйлтэй спорт руу орж гүйж эхэлсэн. Би чинь гүйхтэй шат гараад хамаг хурдаараа гүйцдэг гэсэн. Тэгээд хурд нь удаач тараагаад тэгээд дарин даардаг. За би яг 2018 онд төсвөрт гүйжсэн. 2020 оноос үндэсний шгшээгийн дасгалжуулагч Дорж Алан багш болон Mongolia Electronics клубын дасгалжуулагч Шидэр Чулуун багш дээр байнгын бэлтгэл сургалт хийгээд яг 2022 оноос олон улсын марафонд мэргэжлийн түвшинд тэмцээн уралдаанд оролцож ирсэн. За ер нь мэргэжлийн түвшинд л бэлтгэл дарахад бол миний бодож байсан шал өөрөөсөн. Юун дээр өөрөөсөн бэхэр цаашаа хол зайд гүүхийн тулд өдөр 7 хоногийн бэлтгэлжилтийг өсгөж явж байсан баг. 7 хоногийн ерөөхдөө 6 өдөр бэлтгэл хийгээд нэг өдөр намардаг. 6 өдрийн 2 бэлтгэл хийдэг. Бэлтгэлүүд нөгөө хурдны ойрын зайн, хурдны төсвөр, холын хурдны төсвөр, тэп барьсан гүйл тэгээд холын зайн гүйлтийн бэлтгэлүүд хийдэг. Энэ бэлтгэлүүдийг хийснээр булчингийн нөгөө төсвөрийг сайжруулад марафон гүйлт бол төсвөрийн спорт. Хүн болгонд ядарч байгаа, яг тухайд уралдаж байгаа тэр хүнтэй зэрэгцээд тэр хүн ч бас бие махбод толтолны ажиллаулаад шгшээгийн тамирчтаас надад урилгарлаа би гүнгээд тэр нь гүйлт рүү ороод манай багш нэг урд ороод нэг хойно гүйл чамаагс гүйцэхгүй нэгээд айгу урамшуулаад тухайд л айгу сонирхолтой. Ерөнхий авьяас байгаа ч гэсэн төсвөр төвчээр сахилга батал маш чухал. Ер нь нэг зүйлийг олон дахин давтаж амжилтаа гүйцэтгэл сайн гарна л гэж. Ерөнхийдөө байгаль цаг уурын байдлаас үүснэ. Тэгээд бэлтгэл сургалтын дутуу тэмх үзүүлэлт булчин шүрмэс татах, булчин чангарал удаан гүгээд булчин чангалаас шалтгаалаад булчин шүрмэснүүд хооронд татна. Өдөр болгоно л гүйн. Мэдээж ингээл хажуун хөндлөнгийн хүн харахад л мэдээж тэгээ айгуу уйтгартай юм хийгээд бид нар чинь өдөр болгоно гүйн яг нэг юм аа тавтаал өдөр болгоно гүйгээд харагдаж байгаа гэсэн бид нар чинь өдөр болгоны бэлтгэл сургалтын төлөвлөлт ахиц дэвшлэн ондоо өдөр болгоно тэрийг давтчихж тэр бэлтгэлжилтэй барьж бэлтгэлээ. Тэмцээн дээр л ерөөхдөө том болчингууд татах магадлалтай тухайдаас сунгаад цаашгүй гүн шүрмэс татсан үед шүрмэс татсан үе мөч хоорондоо өвцөд
хөлдөөгч ашиглах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, анхан шатны тусламж үйлчилгээ авах зэргээр шийдэж цаашаа гүйцэтгүүлжлээ. 21 км хагас марафон, 42 км бүтэн марафон мэдээж хэрэг ялгаатай. Хагас марафонд бүхэн тул мэдээж хэрэг хурд нэлээд өндөр түвшний хурдны төсвөр шаардлагатай. Мэдээж хэрэг тэмцээнд орохын өмнө тухайн тэмцээний зам болон цаг агаарыг судлаад тэгээд гараанд гарахад бол мэдээж гарааны хөрлөөр нэлээд өндөр ажиллаа. Тэр үед л өөрийнх нь биеийг барьж явах хэрэгтэй. Дархан марафон маань энэ жил анхны 42 км буюу бүтэн марафоныг оруулж ирсэн орон нутагт анхдагч болж байна. За дархан марафонд миний би бүтэн марафонд гүйсэн. 7 өмнө бас хагас марафонд гүйсэн болохоор дархан марафонд 30 км-ээс цааш нэлээд хүнд байсан. Тэгээд арын хүн бас нэлээд зайтай байсан болохоор тэгэл багаар километрах тоолсаар галарсан. Бид нар уралдаж байхад бол яг гараанаас гараал бид яг километр болгон дээр өөрийнх нь цаг минуттай л ажиллана. Түүнээс тухайш нэг бодогдохгүй гараанаас гарсан шаш. Яг барайнд орсны дараа л тайвшрал. За энэ төвцөнч гоё боллоо даа гэл. Ер нь спортоор хичээлж байгаа хүн болгон дараа төлөв тэгээд ямар ч үед бусдад алга тарчил сурсан байх хэрэгтэй. Би гадагшаа Хятад улс, Солонгос улс, Япон улсад хагас марафонд оролцсон. Монгол бас сүүлийн үед бас марафон голд маань айгүй өргөн дэлгэр хөгжиж байна. Бусад улс мэдээж хэрэг марафон соёл болчихсон. Хүн болгонд яг өөр өөрсдийнхөө төвшөнд цаг амжилтаа ахиулаад хүн болгонд эрүүл мэндийн төлөө гүйж. Марафон болон мэдээж хэрэг гараанаас гарсан л бол өрсөлдөгчтэйгөө өөртөөгөө л тэр замын туршид өрсөлдөн. Бүх бэлтгэл юуны ард ганцхан тэр тэмцээн дээр л үр дүнгээ харна. Тийм болохоор тэр тэмцээн дээр амжилтаа хүсэн ч болон амжилтгүй гүйч болон тухайн яг биеийн байдал тэн дээр яаж таарах нь гэдгээс шалтгаална. Хүн болгон нөгөө барайнд орсныг л аяг хардаг. Яг хэддгээр байранд орчихоо гэл. Одоо бид нар чи гадаад дууралдгаар мэдээж хэрэг тэр өндөр түвшний хүмүүстэй дууралдаад бол нэг 20 ихний 20 болон түүнээс хойш байрууд орж байгаа. Би ч сая өвөл нэг Японы хагас марафоноход 300 дугаар байранд орсон. Тэгэхээр хүмүүс тэгээд 300 дарлахад хүмүүс гайхаж юм чи ямар баг хамгийн сүүлд орсон юм шиг байна. Тэрэн дээр болохоор бид нар болохоор цагийн амжилтаа ахиулж өөрийнх нь төвшин тэн дээр ахиулж явж байгаа. За манай Mongolia Electronics Club нь 2022 онд үүсгэн байгуулагдсан. Сүүлийн 2-3 жил мэдээж хэрэг тамирчид руугаа хандсан. Маш олон тамирчдыг өөрөөр нь дуудаж марафон гүйцэтгэлийг өргөн дэлгэр таниулсан. Мэргэжлийн тамирчидтай бол гадагшаа тусч явах тэмцээн уралдааны зардал болон Монголдо болж байгаа байгууллагуудтай хамтарч бид нарыг элч тамирчнаар оруулж байгаад маш их баяртай байгаа. Энэ маш том хөрөнгө оруулалт. Багаар өдрөөр өөрийнхөө километр болон минут цагийг багаар ахиулаарай. Мэдээж хэрэг тэмцээн уралдаан дээр та өөрийнхөө бэлдснээс мэдээж хэрэг илүү ажиллана. Өөрийгөө ялан дийлнэ гэж. Ер нь цаашд бэлтгэл сургалтаа тогтмол тэгэл бэртэл гэмтэл багаал мэдээж хэрэг амжилтаа багаар ахиулаад ирээдүйд мэдээж хэрэг өөрийнхөө амжилтыг багаар ахиулаад цаашид бас Монголын марафоны хөгжилд хувь нэмрээ харуулахаар марафоны хөгжлийн шин түвшинд л авчирсан. Зорилготой дэлхийн аврах болон хамгийн том зорилго нь Олимпиад орох зорилготой. Мэдээж хэрэг эрүүл мэндэд анхаарж байгаа, эрүүл мэндийн гүйлтээр хичээлж байгаа бүх хүмүүстээ